За цахим сургалтын цаг хугацаа болон газар зүйн байршлаас үл хамааран танаас уян хатан хандан суралцах боломжийг болохоор олгодог. Тэгэхээр боловсролын байгууллагууд болохоор одоогийн сүүлийн үед болохоор сурагчдаа алсын занаас дамжуулан боловсрол олгох чиглэл рүү болохоор шилжиж байна. Тэгээ сургалтын хэлбэрээс хамааран сурагчдад болохоор өссөн үедээ цахим материалд хандах боломжтой. Тэгээ сурагчид болон багшийн хооронд бодит цагийн харилцан үйлчлэл хийх боломжийг болохоор олгож байгаа. Тэгэхээр сургалтын үйл ажиллагаа бол 21-р зууны ур чадварыг хөгжүүлдэг. За бодит амьдралын асуудлын нарийн нийлмэл байдлыг ойлгуулдаг. Урт хугацааны ой санамжид хадгалагддаг мөн түүгээрээ дамжуулаад сурагчдын хүсэл тэмүүллийг өдөөдөг, өмнөх мэдлийг идэвхжүүлдэг зэрэг олон зэрэг ашиг тустай байхаар ер нь бол зохион байгуулагдах хэрэгтэй. За тэгээ энэ дээр тулгуурлаад бидний судалгааны ажлын маань зорилго болвол цахим сургалтын үед индуктив, шууд сургалтын загвар, асуудал суурилсан сургалтын загвар ашиглаад хичээлээ төлөвлөж хэрэгжүүлэх замаар сурагчдын статистикийн хичээлийн агуулгыг эзэмшүүлэн чадваржуулж улмаар олон улсын шалгалтын амжилтанд нөлөөлөх боломж хэр зэрэг байгаа вэ гэдгийг судалгааг болохоор зорьсон. За энэ хүрээнд болохоор нэгдүгээрт ямар загварууд байдаг, түүний маань давуу тал, сул талууд юу байдаг вэ гэдгийг судлах шаардлага болохоор хэрэгцээ тулгарсан байгаа. За үүн дээр харж үзэх юм бол нэгдүгээр шууд сургалтын загвар гэдэг загварыг харсан. За энэ дээр болохоор энэ загвар нь бүх агуулгын хүрээнд, бүх ангийн түвшинд за баримтын, үйлийн, ухагтууны мэдлэг чиглэдэг, багшийн удирддаг, бидний өдөр тутамд хэрэглэдэг түгээмэл арга зүй болохоор байгаа. За энэхүү арга зүйг ашиглах юм бол тодорхой алхмуудтай үйлийн мэдлэг, эсвэл илэрхий онцлог чанаруудтай ухагтууныг заахад, мөн шин сэдвийг заахад, эсвэл суур мэдлэг, ур чадварыг баттгахад, эсвэл сурагчид болохоор давтан хийх боломжтой үйл, ур чадвар, эсвэл заах зорилгоор болохоор багш нар маань болохоор ашиглаж болдог. За энэ загвар болохоор 4 үндсэн үе шаттай байна. Нэгдүгээр болохоор оршил үе шат болохоор багш болохоор суралцагчдыг зорилгоо танилцуулаад идэвхжүүлж анхаарлыг нь татна. За хоёрдугаар үе шат болохоор танилцуулга үе шат нь болохоор яг хичээлд холбоотой баримт, аргачлал болон ухагтууныг танилцуулдаг. За гуравдугаар үе шат нь болохоор чиглүүлэгтээ дадлага хийдэг. За энэ үед багш болохоор агуулгыг нэмэлт жишээ, бодлогоор үргэлжлүүлэн авч үзээд энэ үед сурагчид болохоор эхний алхам дээр тэр нөгөө танилцуулах алхам дээр олж авсан мэдлэгээ шинэ нөхцөл байдалд нэг юм ашиглахад зориулагдсан үе шат байгаа. За дөрөвдүгээрх нь болохоор бие даасан үе шат буюу яг өөртөө бие даан ажиллаж багшийн өмнө нь танилцуулсантай ижил төстэй дасгалуудыг хийх мөн тэрнийг шинэ нөхцөл байдалд ашиглаж өөрөө гүйцэтгэж үзэх ийм үе шатуудтай бол байдаг. За хоёрдугаар сургалтын загвар болохоор индуктив сургалтын загвар гэдгийг болохоор ашигласан. За энэ загвар бол академик агуулгын хүрээнд ухагтуун болон тухайн ухагтуунтай холбоотой баримтыг сурагчдаар судлуулахдаа тэдний тунгаан бодох чадварыг хөгжүүлэхийг зорьсон идэвхтэй оролцоог дэмжсэн тийм сургалтын загвар бол байгаа. За энэхүү сургалтын загварыг багш нар ашиглахдаа болохоор ухагтууныг заах, тунгаан бодох чадварыг хөгжүүлэх, ухагтууны талаар сурагчдын ойлголтыг үнэлэх үед болохоор ерөнхийдөө ашиглаж болно. За энэхүү загвар нь маань болохоор үндсэн 5 үе шаттай байгаа. За нэгдүгээрх нь болохоор хичээлийн танилцуулга үе шат, мөн түрүүнийхтэй адилхан багш зорилтууд болон үйл явцаа танилцуулна. Хоёрдугаар үе шат буюу дивергент үе шат дээр болохоор сурагчдад тийм тохирсон болон тохирохгүй байгаа жишээнүүдийг болохоор судлаж харьцуулах боломжийг олгодог. За тэгээ энэ үед болохоор сурагчид жишээнүүдийг ажиглаж харж байгаа зүйлсээс шинж чанарууд болон хэв маягуудыг болохоор таних оролдлого хийдэг. За гуравдугаарх нь болохоор конвергент үе шат буюу энэ үе шатад болохоор яг сурагчдыг илүү нөгөө нэг ухагтгуундаа төлрүүлэхийг болохоор багш зорьдог. Тэгээ энэ үед болохоор судалж байгаа агуулгаа зөв ойлгоход нь тийм туслах үйц байдлаар эсвэл түүнийгээ баталгаажуулах зорилгоор багшууд болохоор асуултуудыг болохоор асуудаг. Дөрөвдүгээрх нь болохоор дүгнэлт үе шат байгаа. За энэ үед болохоор сурагчид агуулга болон ухагтууны талаар ойлголтоо олон янзаар харуулах боломжийг олгодог. Гэхдээ агуулгын тодорхойлтыг аль болох сурагчдаар гаргуулах бол явдал энэ үе шат нь болохоор төвлөрнө. За 5 дугаар үе шат болохоор хэрэглээний үе шат байгаа. За энэ бол мэдээж хэрэг олж авсан мэдлэгээ шинэ аргаар юм уу шинэ нөхцөл байдалд хэрэглэх үе шат байгаа. За дараагийн 3 дахь үе шат бол асуудал суурилсан сургалтын загвар байгаа. За энэ загвар болвол сурагчдад асуудал шийдвэрлэх чадварт суралцах, академик агуулгын цогц чадамжаа нэмэгдүүлэх, за сурсан агуулгын амьдралд хэрэглэхийн ач холбогдлыг харах боломж олгодог тийм идэвхтэй сургалтын загвар байгаа. За энэ аргыг ашиглахаар
дараах зорилгуудаар болохоор багш болохоор ашиглаж болно. За автентик асуудал шийдвэрлэх, шүүн тунгаах, эсвэл хамтрах, харилцааны чадвар хөгжүүлэх, за өөрийн удирдлагатай суралцагч болоход нь сургах, мөн сургалтын хөтөлбөрийг бодит амьдралтай холбох байдлаар зорилгоор багш нар маань болохоор ашиглаж болно. За энэхүү сургалтын загвар бол үндсэн 4 үе шаттай байгаа. Нэгдүгээрх нь болохоор асуудлыг ялган таних үе шат гэж байгаа. За сурагчдад болохоор асуудлын талаар мэддэг, шинжлэх зорилготой. За энийг болохоор багш ямар нэгэн асуудлыг танилцуулна, эсвэл сурагчид болохоор багшийн өгсөн мэдээлэлд үндэслээд асуудлыг ялган таних зорилготой бол байдаг. За хоёрдугаар үе шат бол төлөвлөгөөгөө боловсруулах үе шат байгаа. За 3 дугаар үе шат нь болохоор төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, 4 дугаар үе шат нь болохоор үр дүнгээ үнэлж дүгнэх үе шат байгаа. За төлөвлөгөөгөө шалгаад хэрэгжилтийн үр дүн үнэн зөв байдлыг ерөнхийдөө тодорхойлох чиглэлтэй. За ийм үе шатуудтай байгаа. За энэ дээр тулгуурлаад бид нэр туршилт судалгааны арга зүйрийг ороод үзэх юм бол энэхүү туршилт хичээлийг болохоор 20-с 21 онд болохоор танхим болон цахимын хосолсон хэлбэрээр болохоор үйл ажиллагаагаа явуулсан. Эхний 9 болон 10 дугаар сард болохоор танхимын сургалтыг, за 11 сараас нөгөө дэлхийд дахинд Монголд даяар бас нөгөө коронавирусын хамааралтайгаар карантинлцсан. Тэгээд тэрнээс хойш болохоор яг нөгөө цахимаар ашиглаад Microsoft Teams-ийг ашиглаж болохоор сургалтын үйл ажиллагаагаа бол явуулсан. Ингээд харах юм бол нийтдээ 68% маань болохоор цахим сургалтаар, 32% бол танхимын сургалтаар бол явсан. За тэгээд туршилт хичээлийн маань төлөвлөлт ямар байсан бэ гэхээр мэдээж Microsoft Teams-ийг ашиглаж байгаа дээрх дурдсан сургалтын загваруудыг ашиглаж хэрэгжүүлсэн. За тэгээд үүнд болохоор зохион байгуулахад болохоор дараах онцлогтой бол байсан. Нэгдүгээр нь болохоор багш суралцагчид бол 80 минутын туршид яг шууд харилцаад сургалтын загваруудад тохирсон хичээлүүдийг бол төлөвлөн явуулж исэн. За дараа нь хоёрдугаар болохоор суралцагч бүрийн гүйцэтгэл багш тохирох хариу үйлдэл үзүүлэн эрэх холбоогоор болохоор хангасан. За гуравдугаар болохоор тухайн сэдвийн хүрээнд статистикийн бодлогуудыг биедан тайлбарсан бичлэг бэлдэж бол суралцагчид бол оруулж исэн. За дараа нь цагтаа хамрагдаж чадаагүй сурагчид юм уу эсвэл агуулгыг дахин судлах шаардлагатай байгаа суралцагчид болохоор хичээлийн нөгөө бичлэгийг дахин үзэх боломжтой байдлаар зохион байгуулагдаж бол явсан байгаа. За ингээд хичээлүүдийн хувьд болохоор нийтдээ 41% буюу 1160 минутыг болохоор яг шууд сургалтын загвар ашиглаж бол явуулсан. За 39%-ийг бол индуктив загвар, за 14%-ийг бол асуудал суурилсан загвар, үлдсэн 6%-ийг бол ерөнхийдөө шалгалт авах хугацаанд бол зарцуулж хичээл төлөвлөлтөө бол явуулсан байгаа. За ингээд хичээл төлөвлөлтөн дээр маань болохоор бүтэн жилийн хугацаанд статистик 1 хичээлийн хүрээнд үндсэн 8 агуулгыг суралцагчид бол эзэмших ёстой. За энэ 8 агуулгын хүрээнд хэдэн удаагийн ээлжид хичээл орсон, тухайн ээлжидүүд маань холбоотой ямар сургалтын загвар ашигласан, хугацаа ямар байсан, ямар хэлбэрийг ашиглаж явсан бэ гэдгийг бол энэ ч ерөнхий байдлаар таймлаж харууллаа. За илүү дэлгэрэнгүй нь болохоор өгүүллээс харж болно та бүхэн. Эхний хэмжээнээс хараад үзэх юм бол танхимаар хичээлсэн 2 хугацаанд энэ статистик 1 хичээлийн болохоор маш илүү хялбархан хөнгөн агуулгыг болохоор үзэж судалж явсан. За тэгээд захимын үзэж судалсан агуулгууд дээр болохоор илүү хүнд төвшний агуулгуудыг хүндрэлийн зэрэгээрээ илээд өндөр байгаа сэдвүүдийг бол үзэж явсан. За тэгээд энэхүү хичээлийг хараад үзэх юм бол яг хэрвээ короноо гараад захим сургалт руу шилжээгүй байсан болвол манай суралцагчид бол яг үндсэн сургалтаараа 105 цагт судалж үзээд олон улсын шалгалтанд хамрагдах ёстой байсан болвол яг энэ нөгөө нэг цахим руу шилжснээс хамааруулаад нийтдээ 72 цагт яг энэ агуулгуудаа бүтэн үзэж дууссан байгаа. Тэгэхээр нийтдээ хичээлээ загваруудаа тохируулж төлөвлөөд хичээлүүдээ нэлээд багтааж явсан байгаа. За тэгээд туршилт хичээлийн маань хэрэгжилтэнд болохоор 3 загвар ашиглаад Teams-ээр хичээл явуулсан. За хичээлийн эрсцийн хувьд болохоор мэдээж яриг 90%-аас дээшээ оролцоотой байсан. За даалгавар болон биедан бичлэг хийж тайлбарлахад бол 80-аас багагүй хувийн идэвхтэй бол оролцож исэн байгаа. За тэгээд судалгаанд оролцогчдын мэдээллийг харах бол энэ 21 оны 10 сард олон улсын нам шалгалтанд оролцох байсан 25 суралцагчид бол хамрагдсан. Нийтдээ 64% нь эрэгтэй, 36% нь болохоор эмэгтэй байсан. За сургалтын үр дүнгийн хэмжилтийн дизайн гэдгээр хараад үзэх юм бол бид нар энэ статистик 1 гэдэг хичээлийг явахад 4 удаагийн ерөнхийдөө яг
гол үндсэн хэмжилт бол хийсэн. За нэгдүгээр хэмжилт нь болохоор явцын шалгалт 1 байсан. Энэ бол яг цахимаар авагдсан 20 оны 12 сард үтсэн авагдсан шалгалт байгаа. За энэ тохиолдолд болохоор яг статистикийн хичээлийн агуулгыг бүрэн үзэж дуусаагүй тодорхой хэмжээний яг агуулгуудаар авсан шалгалт. За хэмжилт 2-ыг болохоор явцын шалгалт 2 мөн цахимаар авсан. Энэ болохоор 21 оны 4 сард буюу яг нөгөө агуулгаа бүтэн үзэж дууссаны дараа авсан шалгалт маань бол байгаа. За хэмжилт 3 болоод ирэхээр яг танхимаар 21 оны 9 сард буюу олон улсын шалгалтанд орохоос өмнөх загвар шалгалт буюу мог шалгалт өгсөн. Энд болохоор яг үндсэн агуулгуудынхаа хүрээнд үүссэн. За хэмжилт 4 нь яг олон улсынхаа шалгалтыг мөн танхимаар өгсөн. Тэгээд мөн статистикийн үндсэн агуулгуудаар болохоор шалгалтанд орж үнэлгийг авсан байгаа. За ингээд За олон улсын шалгалтын амжилтыг хараад үзэх юм бол энэ бол яг Кембрижийн үнэлгээний төвөөс авагддаг. Яг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатаар болохоор баталгаажуулагддаг байгаа. За өгөгдөл, цуглуулалт, боловсруулалтаа бол яг олон улсынхаа дүнг бол ашигласан. За мөн цахим танхимаар саяны хэмжилтийн шалгалтууд авсан. Үнэлгээ хоорондын хамаарлыг судлахын тулд SPS 22 програм болохоор ашиглаж судалсан. За тэгээд үр дүн дээр болохоор дескриптив статистик хараад үзвэл явцын шалгалт 1-2 маань бол дундаж оноо нэглээд өндөр бол гарч ирсэн. Ингээ харах юм бол цахимаар авагдсан болохоор цаана бас нөлөөлөх хүчин зүйлсүүд бол байж байсан байх. Тэгээд тодорхой хэмжээний ялангуяа явцын шалгалт 1 бол бүтэн агуулгаар аваагүй яг нэг тодорхой үтсэн байсан сэдвүүдийн өрөөнд авсан учраас илүү их хялбархан санагдсан байж бас магадгүй. За тэгээд загвар шалгалт буюу энэ мок шалгалт маань болохоор суралцагчид амраад ороод ирсэн үедээ танхимаар өгсөн шалгалт учраас бас нэг тодорхой хэмжээний марцсан ч юм уу ийм үр дүн бас байсан баг. Тэгээ олон улсын шалгалтын маань үр дүн ингэж гарсан. Гэхдээ энэ бол бас өмнө нь бол олон улсын шалгалтаа хүүхдүүд өгөхдөө яг тодорхой хэмжээний шаардлага хангах хүүхдүүд ирэх олгоод өгдөг байсан бол энэ бид нар туршилт хичээлийнхээ үр дүнд яг массыг хамруулаад 100% эрсдэлтэйгээр олон улсын шалгалтанд орсон. Гэтэ энэ бол яг тодорхой хүлээлгэжсэн үр дүнгээс бол яг доогуур гарч ирсэн. За корреляцийн анализийн хувьд болохоор явцын олон улсын шалгалтууд маань болохоор явцын шалгалт болон загвар шалгалтуудтай ач холбогдолтой хамааралтай болох нь бол харагдсан. За чанарын шинжилгээ хийгээд үзэхэд болохоор ямар ч байсан цахимаар энэ сургалтын загварууд ашиглаа явахад хүүхдүүд бол идэвхтэй оролцож исэн. За биедан бодлого тайлбарсан бичлэг хийхэд болохоор танин мэдхүйн дээд үйлүүдийг бол гүйцэтгэж исэн. За бодлого тайлбарлах явцаар мэдээлэл зохион байгуулалт хийх чадвар, бүтээлч байдал, учир шалтгааны зөв оновчтой тайлбарлах чадварууд болохоор бичлэгээс бичлэгийн оронд болохоор өсөж исэн. За идэх оролцоо сайтай эрэх холбоотой ажиллаж исэн. За тэгээ бичлэгээ тогтмол хийжсэн суралцагч тийм болохоор хэмжилт хоорондын үнэлгээнүүд болон олон улсын шалгалтын үнэлгээ бол маш өндөр хангалттай хэмжээнд ирсэн. Харин сул талын хувьд бол хичээл тааруухан байсан суралцагчид тааруухан идэх муутай байдаг суралцагчид болохоор их захин хичээлд хамрагдах оролцоо бол хангалтгүй байсан. Хичээлдээ оруулаад цаанаа дуурдгүй ч юм уу тий эсвэл бүр огт хичээлдээ хамрагдахгүй ч юм уу тийм байдлаар ажиглагдчихсэн. За тэгээд бичлэг хийж бодлого тайлбарлах үйл явцад идэвхгүй оролцож исэн суралцагчид маань болохоор олон улсын үнэлгээ бас мөн адил хангалтгүй бол ирсэн. За энэ дээрээс хараад үзэх юм бол олон улсын статистик 1 гэдэг агсан түвшний хичээлийг цар тахлын улмаас цахим зургалтаар дамжуулаад мэдлэг ур чадварыг олгосон ч тухайн хичээлийн зорилтод тохирсон загвараар яг хичээлийг төлөвлөж хэрэгжүүлэх үед бол суралцагчдын шалгалтын амжилтанд бол эргээр нөлөөлөх боломжтой юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн. Цаашдаа болохоор сурагчдын ялгаатай байдалд харгалзуулан танин мэдхүйн үйлүүдийг хөгжүүлгүйц байдлаар хичээл төлөвлөлтөд улам сайжруулах хэрэгтэй байна. Мөн тохирсон арга эрэг холбоо ашиглан сургалтыг явуулбал өөрийгөө удирдан суралцах бас чадварыг илүү хөгжүүлэх боломжтой юм байна гэдэг дүгнэлтэнд хүрсэн байгаа. За ингээ анхаарал тавьсанд баярлалаа.